За бүгдээрээ хамтдаа Матай номын 25 дугаар бүлгийн 14 дугаар ишлээс 30 дугаар ишлэгийг уншъя. Өнөөдөр эндээс бид хамтдаа эзний үгээс суралцнаа. Матай 25 дугаар бүлэг 14-өөс 30. За би эндээс уншиж өгье, та бүхэн дагуулад хараарай. Энэ нь холын аянд гарахтаа аянд гарч байна. За би нэг ишлэл уншаа, та нар нэг ишлэл уншаа шүү. За яа. Тэхүү 14 15 гэдэг явчихна. Энэ нь холын аянд гарахтаа зарцнараа дуудаад эзэмшлэн тэдэнд даатгаж буй нэгэн хүнтэй адил үлээ. За та нар уншина. Тэр хүн нэгэн хүн өөр хоёр өөр нэг талаанд таван талаанд тавсан нь тэр даруй явж түүгээрээ худалдаа хийгээд тавыг нэмэж олов. Үүний нэг айдлаа харин нэгийг авсан нь явж газар ухаад эзнийхээ мөнгийг нуужээ. Удаан хугацааны дараа өнөө заснарыг таван талаанд тавсан нь ирээд илүү таван талаанд төгч эзээ та надад таван талаанд олгосон. Би таван талаанд нэмэж олсон гэв. Эзэн түүнд сайн байна, итгэмжит сайн зарцсан. Чи зөв юм итгэмжтэй байсан тул чамд энийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгалан даа гэжээ. Хоёр талаанд тавсан нь ирээд эзэн та надад хоёр талаанд олгосон. Би хоёр талаанд нэмэж олов гэхэд эзэн түүнд сайн байна, итгэмжит сайн зарцсан. Чи зөв юм итгэмжтэй байсан тул чамд энийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгалан даа гэжээ. Мөн нэг талаанд тавсан нь ирж эзэн би таныг тариалаагүй газараас хадаж авдаг, цацаагүй газараас хурааж авдаг хатуу хүн гэдгийг мэднэ. Би айсан тул явж таны хааны газар нуужсан. Таныг энэ байна гэвэ. Эзэн нь түүнд олиггүй юм уу бол залах уу? Чи намайг үр суулгаагүй газараас хадаж авдаг, цацаагүй газараас хураадгийг мэднэ гинэ. Тэгвэл чи мөнгийг минь мөн хүүхдийг хадгалах ёстой байсан. Гэсэн бол би өөрийнхөө хүүхдээ авах байсан. Түүнээс нэг талаантыг нь авч 10 талаант тайдна өгсөв. Учир нь хин байна түн илүү дээр өгдөн. Тэр нэг хэлбэг байна. Харин хин байхгүй байна түүнээс бараг хүртэл авна. Энэ тусгүй болыг харанхуй төөж гарах тэнд уйлаа шүд хавих нь буй гэж хэлвэ гэсэн. Амен. За өнөөдөр бид Матай номын 25 дугаар бүлгийн 14-өөс 30 дугаар ишлэлээр өгүүлж байгаа талантын сургаалт үлгэр гэж эзэн Есүсийн заасан сургаалт үлгэрээс хамт суралцнаа. За энд гарч байгаа таланттай холбоотой нэг чухал зүйлийг бүгдээр эхлээд харъя. За энэ дээр юу гарч байна гэхээр 5 талант, 2 талант, 1 талантыг 3 боолтон хариуцуулж өгөөд холын аянд явж байгаа нэгэн эзний тухай гарч байна. За нэг талант нь ямар хөө хэмжээтэй юм болоо гэж бүгдээр хамтдаа бодъё. За Библийн багш маань нэг удаа надад яг нэг талант ямар хөө хэмжээтэй мөнгө вэ гэдгийг надад ингэж тайлбарж өгч байлаа. Нэг талант гэдэг нь тухайн хүний ажлын 20 жилийн хөлстэй тэнцэнэ. 20 жилийн хөлс. За 2 талант тэгэхээр хэдэн жилийн хөлс вэ? 40 жилийн хөлс. 5 талант 100 жилийн хөлс. Тэгэхээр нэг талаанд нь 20 жилийн хөлс, 2 нь 40, 5 100 жилийн хөлс гэж та нар боддоо асар их мөнгө ууз. Харин бид нар яг үүнийг ингэж төсөөлж бодохгүйгээр талантын 1 2 5 гэж бодохоор үгүй эзэн яагаад нэгэн талант нөгөөдгөнд нь 5-ыг өгч бай. 5 нь хамаагүй ихийг юм шүү гэж боддог. Гэтэл нэг талант байсан ч 20 жилийн хөлс гэж боддоо. 20 жилийн хөлсөө гар дээр авч үтсэн юм байна. 20 жилийн хөлс. Жилд 12 сар байгаа. 10 жил нь 120 сар болно. 240 сарын цалингаа гар дээр шууд авна. Их мөнгө мөн үү? За тэгээд нэг талант 20 жилийн хөлс гэж бодсон чинь 5 талантаас нэг нь ялгаагүй их болсон. За энэ талант гэдгээр яг эзэн юуг зөвлүүлсэн юм болоо? Хэрвээ мөнгөөр бодвол ийм их мөнгө байх. За харин мөнгөөр бодож бүр зүүрлэж харьцуулахын аргагүй асар их зүйлийг бурхан бидэнд хариуцуулсан байдаг. Хэрвээ хүн өөрийнхөө зүрх сэтгэл дотор байгаа амьдралд нь бурханаас өгсөн бэлэг авьяас, чадвар, нөөц болцоо, цаг хугацааг зөв зөвхөстөө зарцуулж амьдрч чадах юм бол 100 жилийн хөлс байтугай санхүү болж чадна.
За та нар Билл Гейтс ч юм уу баячуудыг мэдэн шүү дээ. 100 жилийн хөлс байтугай их санхүүтэй. Дээр хэн билээ яда ярьж байлаа. Зүрхнийхний хөлөө судасны скалтаар мөнгө орж идэг гэлөө Билл Гейтс. Чи ярьлуу яалаа? Мэдхгүй одоо тийм. Тийм бол Билл ярьсан байхаа даа гэж. За та нар төсөөлөд үзтээ. Яг энэ талан дээр бурхан бидэнд зүгээр мөнгийг биш, бидэнд хариуцуулсан амьдрал, цаг хугацаа, авьяас чадвар, нөөц болцоо, байр суурь, санхүүгээ бүх зүйлийг зөвлөж. За үүнээс гадна бас амьдрах он жилүүдийг ч зөвлөсөн юм шиг. Ялангуяа энд байгаа залуучуудыг сайн сонсоорой. Бурхан танд өгсөн цаг хугацаа, бурхантай уулзсан өдрөөс авахгүйгээр эхэлж байгаа. Тэгэхээр бурхан танд өгсөн таныг дуудаад өөрийн алдрын төлөө дуудаад өөртөө учруулсан тэр цагаас авахгүйгээр бурхантай уулзах өдрийг хүртэл та 40 жил, 50 жил, 60 жил амьдрах нь 5 таланттай их төстэй юм шиг. Гэхдээ настай хүмүүс маань за тэгвэл би чинь яах вэ гэж бодож болох юм. Гэхдээ 20 жил, 30 жил хэрвээ танд одоо байгаа бол танд өгөгдсөн ирж байгаа он жилүүдийг та юунд зарцуулах вэ гэдгийг ч гэсэн бодох хэрэгтэй гэсэн. Нэг цуглаан дууссаны дараа цуглааны пастор цуглааны ахлагчаас асууж байна. Өнөөдөр хэдэн хүн ирсэн бэ? Тэгээд цуглааны ахлагч хэлж байгаа. Пастраа хэдэн хүн ирлээ гэхдээ шинээр 2 том хүн нэг хүүхэд ирлээ гэсэн. Шинээр. Тэгсэн чинь пастор за нэг бүтэн хүн 2 тал хүн ирсэн юм байна гэсэн. Тэгсэн чинь нөгөө ахлагч гоо пастраа 2 бүтэн хүн нэг тал хүн ирсэн. Тэгсэн чинь пастор эргүүлээд хэлж байгаа гэнэ. Нэг бүтэн 2 тал хүн шүү дээ. Тэгээ нөгөө ахлагч асуусан. Үгүй пастор насвыг гүйцсэн хүн бүтэн нь үстэй. Нөгөө хүүхэд нь бол тал нь биш үү гэж. Та тэгэж зөвлөвч хэлээгүй юу гэж хэлсэн. Тэгсэн чинь пастор нь үгсээр үгүй ээ. Насвыг гүйцсэн амьдралынхаа талыг туулчаад бурхан дээр ирж чад. Тэгэхээр тал амьдралаа авчирч байна гэсэн. Харин хүүхэд бурхан дээр ирж байгаа гэдэг бол амьдралаа дуустал бүтэн амьдралаа бурхантай өнгөрүүлэх нь байж тээ гэж хариулсан. Тэгэхээр та залуу байх тусмаа энд олон залуучууд сууж байна. Залуу байх тусмаа та бурхан дээр ирсэн бол бурхантай уулзах өдрийг хүртэл өнгөрүүлэх 30 жил, 40 жил чинь бурханаас танд өгөгдсөн 5 талаа тийм ба гэсэн. Амен. Та харин түүнийг яаж зарцуулах вэ? За бүгдээ хамтдаа 5 талаанд авсан хүнээс 2 талаанд авсан хүнээс суралцъя. Энэ 2 хүн хоорондоо их адилхан. Хоорондоо маш адилхан. Бүгдээ хамтдаа Матай номын 25 дугаар бүлгийнхаа 16, 17 дугаар эшлэгийг хамт харъя. 16, 17. За энд ингэж хэлсэн байна. 5 талаанд авсан хүн нь тэр даруй явж түүгээрээ худалдаа хийгээд 5-ыг нэмж олов. 17 дугаар эшлэл. Үүний нэгэн адил 2 тонн мөнгө 2-ыг нэмж олжээ гэсэн. За 2 талаанд авсан, 5 талаанд авсан үнтэй яг адилхан зүйл хийсэн байгаа биз? Үүний нэгэн адил гэж хэлж байгаа. За тэгвэл 5 талаанд авсан хүн нь хэрхэн яаж амьдэрсэн бэ? Бүгдээрээ харъя. Хамгийн ихний чухал зүйл 5 талаанд авсан хүн нь тэр даруй яваад 5-ыг нэмж олсон. Тэр даруй. За тэр даруй гэж бүгдээрээ хэлээ. Тэр даруй. Бурханаас үгийг аваад тэр даруй явсан. Бурхантай уулзаад тэр даруй бурхны замаар амьдарч гисэн. Харин тэр даруй гэдэг энэ үг бол 5 талаанд авсан, 2 талаанд авсан хүний амьдралаа сурж болох хамгийн чухал зүйл. Бид нар тэр даруй заримдаа юмнуудыг хийдэг. Харин тэр даруй гэдэг зүйлийн эсрэг үг нь юу вэ гэхээр байж байгаа. Тэгж байгаа гэсэн. Жаахан байж байгаа. За бүгдээ тэгж байгаа гэдэг нэг хэлээ та. Тэгж байгаа. Заримдаа хүмүүс бүр дургуцаад ирдэг шүү дээ. Монголын маргааш дуусахгүй байна. За чи нөгөөдгөө яасан бэ? Маргааш. За нөгөөдгөө яасан бэ? Маргааш. Гүн чи эртний дүгэн маргааш гэсэн харин тэгээ би маргааш л үзсэн. Харин бурхан ямар хүнийг хүсдэг вэ гэхээр тэр даруй бурханы үгийг сонсоод тэр даруй бурханаас үг аваад газар дээр нь шийдвэр гарган тэр даруй үйлдэл хийдэг хүнийг хүсдэг. Харин бид нар тэгж байгаад гэдэг хүн байж болохгүй гэсэн. За эзэн минь баярлалаа та намайг ингэсэй гэж хүсэж байгаа юм байна. Тэгээ тэгж байгаад болъё доо нэг сайхан нартай өдөр гэдэг. Тэгээ нар гарангууд цаа тэгж байгаад болъё доо л. Тэгэхээр эзэн 5 талаанд авсан, 2 талаанд авсан хүнээс юу биднийг сураасаа гэж хүсдэг вэ гэхээр тэр даруй. Бурхан үгээ хэлсэн бол тэр даруй. Бурхантай уулзсан бол тэгж байгаад амьдралаа өөрчлөе гэж биш. Тэр даруй амьдралаа өөрчилнө гэсэн. Заримдаа хүмүүс цуглаан дээр бас тэгдэг. Ойлгосон. Гэхдээ тэгж байгаа сайхан өөрчлөгдөх байхаа тийм. Харин эзэн өөрийнхөө үгээр ятгаалаад үгүй чи одоо өөрчлөгдөө.
Тэгж байгаад болно. Тэгж байгаад л. Үгүй ээ, тэр даруй хийдэг хүн болох хэрэгтэй. Амен. Хятадын чуулганы талаар Back to Jerusalem гэдэг нэг номыг уншчихлаа. Тэр номыг уншиж байхад тэнд хятад чуулганы итгэгчдийн хүнд хэцүү хавчлаг дарамттай үед эзний сайн мэдээг тараахын тулд ямар их зоригтойгоор шийдвэртэйгээр үйлчилж байгаа талаар бичсэн. Тэгээ ялангуяа хятадын нөгөө соёлын хувьсгалын үеэр маш олон чуулганууд хаалгаа барьж олон пасторууд Библийн үгийг номлосноос болоод улс төрийн гэмт хэрэгтэн болж хүн хэлбэрийн лагеруудад цөлөгдөж зарим нь хүн хэлбэрийн шийдэглүүд амсан анаа алдаж байсан. Үхдэг байсан гэсэн үг тийм шүү. За тэр үед юу болсон гэхээр хятад чуулганы дунд Хөө ах гэдэг нэртэй нэг залуу байжээ. Тэгээд өнөө Хөө ах маань нэг өдөр залбирж байсан. Харин бурхан үг хэлсэн. Ямар үг вэ гэхээр цагдаагийн газрын үүдэнд очиод сайн мэдээ ярь гэж хэлсэн гэнэ. Тэгээд нөгөө маань боцсон. Цагдаагийн газрын үүдэнд очиод сайн мэдээ ярил амиа оруулж яана гэсэн үг шүү дээ. Эцэг минь болохгүй. Гэхдээ эцэг үнэхээр сануулсан хэлсэн учраас цагдаагийн газар руу явсан. За тэр даруй үйлдэл хийсэн. Тэгээд цагдаагийн газрын үүдэнд очиод сайн мэдээ ярьсан гэж босоод нөө шатан дээр нь гараад хэдэн хэсгэн минутлаад ойрлож бурханд итгэх талаар яг ингээд яриад эхлэнгууд 2 цагт ирээд 2 талаас нь суудаад байгаа юм. За тэгээд болох хэвээр яг болж тэл гэж бодсон. Гэхдээ цагдаа нар бүр арайчтай чи яасан янзын доромжилсан нөхөрөө бүр цагдаагийн газрын үүдэнд ирээд Библийн талаар номлол хэлээгээд тэгээд өөрийг нь маш хэрцгийгээр зодож адсан. Харин зодуур даалгүйгээр нөгөө Хөө ах маань зодуур явцад юу болсон гэхээр нас орсон. Ань алдсан. Тэгээд гэр бүлийнхнийг нь дуудаад аавч нь цагдаагийн газрын үүдэнд ирж Библийн талаар номлож яваад за тэгээд зодуур даалгүй ань алдлаа ирж цогцыг аваа гэж хэлсэн. Тэгээд гэр бүлийнхэн дуудаад гэр бүлийнхэн аваад гэртээ авчиад хоёр давхрынхаа дээд өрөөнд оруулаад тэгээд шарилыг оршуулахаар бэлдсэн байна. За авс буюу нөгөө шарил хийх савыг бэлдээд дотор нь шарилыг хийгээд 3 хонуулаад оршуулах байж. Тэгээд нөгөө харцгүйж янз масаагаад бэлдэж байж. Гэсэн чи юу болсон гэхээр 3 хоног дээр оршуулахын яг өмнөх нөгөө хүн маань амьдсан. Амь орсон. Харин яг үхэж байх үедээ залбирсан байдаг. Юу гэж залбирсан гэхээр эзэн минь хэрвээ би амиа алдвал мөнхийн улсад очно. Харин хэрвээ та намайг авраад би амь маань аврагдах юм бол дахиад сайн мэдээ ярина гэж залбирч байна. Тийм учраас 3 хоног дээр амь оронгуудаа хамгийн сүүл залбирсан залбирал нь тэр залбирал байсан учраас шууд цагдаагийн газар руу буцаа явсан. Цагдаагийн газрын үүдэнд явж очиод яг л нөгөө тэр даруй хэрэгжүүлж яваад. Тэгээд дахиад сайн мэдээ номлосон. Библиэс дахиад номлосон. Харин номлоод эхлэн гутны улсын гэр цагдаа нар барьж аваад дахиад зодсон. За тэгээд дахиад алдсан байна. Гэр бүлийн дуудсан, ирээ шавлын аваа явсан, 2 хоног дээр амьдсан. Үхэхдээ бас л тэг залбирч ирсэн. Эзэн минь ямар хэцүү байна гэхдээ миний амь аврагдвал би дахиад сайн мэдээ ярина. Эсвэл үнэхээр яаж болохгүй байгаа. За тэгээд 2 хоног дээр амьлаа дахиад очиж сайн мэдээ ярьсан. Тэгээд цагдаа нар бүр гайхсан. Тэгээд тэр удаад бүр яг жинхэнэ аллаа гэж бодсон гэнэ. Тэгээд за одоо яг өгсөн байхаа гэр бүлийн дуудсан. Харин 3 дахь дээр яасан гэхээр 1 хоног амьлсан. Тэгээд дахиад цагдаагийн газрын үүдэнд очсон. Цагдаа нар бүгд пүр гэж зогссон. Барьж авах хүн хэн ч олдоогүй. Харин бүтэн номлол хийсэн байна. Цагдаагийн газрын үүдэний шатан дээр зогссон. Түүгээр барахгүй эргэн тойронд нь байгаа хууль сахиулах байгууллага намын хороо дотоодыг аюулаас хамгаалахын бүгдээр айж гэсэн ямар сонир хүн бэ? Тэгэхээр тэр даруй бурхны үгийг хэрэгжүүлээд явна. Тэр даруй эзний үгийг хэрэгжүүлээд явсан учраас цагдаагийн газрын үүдэнд бүтэн номлол хийсэн байна шүү. Сүүлдээ нөгөө цагдаа нар чи байр би байр даштаа боли тэгээ бүгдээр айсан байна. Тэгэхээр эзний үгийг сонсоод бурхнаас үгийг аваад тэгж байгаад амьдрал сайхан болно. За тэгж байгаад би өөрчлөгдөнө, тэгж байгаад болох байхаа гэж хэлдэг хүн биш. Харин тэр даруй яваад хэрэгжүүлдэг хүн. Өөртөө байгаа яг л 5 талаанд 2 талаанд шиг бурхнаас танд өгөгдсөн амьдралын цаг хугацаа, үнцэн, танд өгөгдсөн чадвар, санхүү, байр суурийг тэр даруй бурхны алдрын төлөө хэрэгжүүлж, бурханд алдрыг авцран бусдад ерөөл болж амьдардаг. Тэр хүн нь 5 талаантыг 10 болгож үржүүлж байгаа үедээ яг адилхан.
Та тэр даруй үгийг дагтах болоорой гэж юм. Энэ дэлхийн иргэн тойронд гэрчлэл болж байгаа олон хүмүүс байгаа ч гэсэн эх оронд маань ч гэсэн гэрчлэл болж байгаа олон хүн байна шүү дээ. За нэг хүний гэрчлэлийг урд нэг удаа ярьж байсан бодхоор л энэ хүнээр их бахархдаг юм. За тэр хүн маань болохоор пасторуудын дунд өндөр хонгор гэж дуудагддаг. За ээж аваас саяасан үндснэр нь бол Ариун болд гэдэг пастор байгаа. Нэг өдөр гэртээ хоолоо идэхээ сууж ирсэн эхнэр нь хоолоо аялах галтгооныхоо хэсэгт байж. За тэр үед пастор бол гэр оролт гэрт амьдардаг байсан. Тэгээ гэрийнхээ хойморд суугаад эхнэр хоол аялахын хүлээгээ сууж байгаа залбирсан байна. Эзэн минь та намайг яагаасаа гэж хүсэж байна вэ гэж залбирсан. Гэсэн чинь бурхан сануулж байна гэд хувцас өмсөд гараа гэж сануулсан. Оо эзний дуу хоолой эргэлзээгүй юм байна гэд хувцас өмсөд гарсан. Тэгээ хувцас өмсөж гараад дахиад залбирсан. Эзэн та намайг яагаасаа гэж бодож байна. За эхнэр нь бол хөөрхий нөгөө гадаа бицхэ гарлаа гэж утсан багтаа хувцас нөгөө гарахаар. Хоолой аяглаад хүлээгээл хийсэн гэж. За тэгээ нөхөр гадаа гараад залбирсан чинь эзэн юу гэж сануулсан бэ гэхээр урт талын зам руу гарах сануулсан. За тэдний гэр бол Улаанбаатар юуны их сургуулийн яг урдхан хэсэг байсан гэр ороолууд байсан. Тэгээд одоо уртлын нөгөө зам байгаа ш наран туулын уртлын тэр зам руу гарсан гэсэн. Тэгээ гараад залбирсан. Эзэн одоо би яах вэ гэж. Тэгсэн чинь эзэн дахиад сануулсан юм. Нэг машин ирж яваа гараа өргөө гэж сануулсан. Тэгэхээр гараа өргөж машин жолоо зогсоод өө яасан бэ гэж асуусан байна. Тэгэн гут нь та хаа явж байгаа юм бэ гэж жолоочоос асуусан. Жолооч Баян өнгөр явж байгаа гэнэ. Өө намайг аваа явчихаач гэж хэлсэн. Тэгээд би замдаа их гоё юм ярьж өгнө. Нөгөө замын туршид бурхны талаар ярьж өгсөн. Нөгөө жолоочийн төлөө залбирч өгсөн. Тэгээд замын туршид залбирсаар нөгөө жолоочийн зүрх сэтгэж эзний үгэнд нээгдсэн. Түүгээр барахгүй нөгөө жолооч асуусан. За очоод Баян өнгөрт ямар айл буух юм бэ? Бурхан нэг айл бэлдсэн байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Өө яг ямар айл хаана бэлдсэн бурхан мэдж байгаа. Эзэн намайг өөрөө яв гэсэн учраас бурхан мэдж байгаа гэж хэлсэн. Тэгсэн чинь нөгөө жолооч нөгөө тэгвэл манад очоо онцгоо гэсэн. За тэдний очоод онсон чи тэр айлд нь 9 дугаар ангийн нэг хүү байж. Өнөө хүү нь болохоор Сундуу гэдэг нэртэй хүү байсан. За тэгээ дараа нь уулсан хэрэг Сундуу гэдэг тэр хүүгийн сургууль дээр очиж сайн мэдээ ярьсан. Ингээд уулсан хэрэг нөгөө Сундуу гэдэг тэр хүү 9 дугаар ангийн хүү нөгөө жолоочийн хүү эзэнд итгэсэн. Үүгээр барахгүй юу болсон хэрэг Баянгор аймагт авралын үг гэдэг чуулган байгуулагдсан. Хөдөө орон нутагт байгаа чуулганууд дотроос хамгийн олон хүнтэй 200 гаруй хүнтэй Баянгор аймгийн 11 суманд салбар сүмтэй тэр чуулган байгуулагдсан. Бурхны үгийг дагаад тэр даруй гараа явсан учраас Сундуу гэдэг хүн эзэн дээр ирсэн, авралын үг гэдэг чуулган байгуулагдсан, Баянгор аймгийн 11 суманд чуулган баригдсан гэсэн. Амен. Эзний үгийг тэр даруй дагаад явсан учраас ийм гайхалтай түүх хүрч байна. Бурхан танд ямар нэгэн байдлаар одоо ч гэсэн үгийг өгч байгаа. Магадгүй ярьж явах зарим нь бодож байгаа нэрээ тэр үгийг тэр даруй хэрэгжүүллөө, тэгж байгаа тэгээд хайчлуу гэж бодож байгаа. Тэгэхээр 5 талантыг 10 талант тулгаж, 2-ыг нь 4 талант тулгасан. Итгэмжтэй сайн бол гэж хэлэгдэж байсан энэ сургаалт үлгэр доторх энэ 2 зарцаар эзэн юу илэрхийлсэн бэ гэхээр та биднийг илэрхийлсэн. Бурхан танд 5 талант өгчихсөн. Танд байгаа авьяас чадвар, мөнгө, санхүү, байр суурь, танд байгаа мэрэгжил, боловсрол, амьдрал, өдөр хоногуд чинь Бурханаас танд өгөгдсөн 5 талант юм. 100 жилийн ажлыг хөлсөн. Амьдралынхаа туршид идэж, ууж, хэрэглэж, бодож, сэтгэж, бүтээн байгуулах чадварыг Бурхан танд өгчихсөн гэсэн. Бид нар Эрдэнэс юм уу баялаг гэж ярихаар газар доороос угаж гаргадаг гэж боддог. Үгүй ээ. Таны дотор баялаг байна. Таны дотор Эрдэнэс байна. Бурхан таныг ямар гайхалтай бүтээгээ байна. Хажууд байгаа өнөргөө хараад хэлдэг. Таны дотор уурхай том орд байна гэж. Таны дотор байна. Бурхан танд 5 талант өгчихсөн. 100 жил идэж ууж өмсөж зүүж хийж бүтээж гайхалтай капиталуудыг бүтээх чадвар өгсөн. Таны дотор талант байна. Харин та юунд хэрэгжилж байгаа? Би таныг үнэхээр уриалан ятгамаар Бурхныг алдаршуулж, бусдыг тэнхрүүлэн энэ талантаа үржүүлж байна. Мөн 2 талант болон 5 талантыг 5-ыг нь 10, 2-ыг нь 4 болгосон энэ итгэмжтэй сайн боолоос сурж болох 2 дахь зүйл. Маш их хичээл зүтгэлтэйгээр амьдрсан. Тэр даруй яваад хийж бүтээсэн гэсэн.
Бид нар зүгээр л гараа хөнгөн суугаад зүгээр л бодоод зүгээр л ямар нэгэн гайхамшиг болохыг хүлээгээд суух биш. Залбираад тогшиж, залбираад явдаг хүмүүс болох хэрэгтэй. Матай номдор эзэн юу гэж сануулсан гэхээр гуй бас ирж хаа тэгээ тогш гэж хэлсэн. Гуйсны дараа хийх ёстой зүйл юу гэхээр ирж хайх ёстой. Дараа нь хийх ёстой зүйл нь тогших ёстой. Эзнээс үг аваад тэр үгийн дагуу амьдарч хийж бүтээж, бодож сэтгэж, баялагийг бүтээдэг хүмүүс болох хэрэгтэй гэсэн. Өнөөдөр бид энэ хотод, цаашлаад энэ улсад, цаашлаад бусад улс үндэстнүүдэд ч гэсэн Бурхныг алдаршуулсан олон бүтээлүүдийг төөргөж, олон гайхалтай, орлоготой, ашигтай бизнесүүдийг хэлүүлж, мэдлэг чадвар, туршлага бүхий зүйлсээр бусдын амьдралд ёроол болон амьдрах тийм л хүч талант та бидэнд байна гэсэн. Цаг хугацаа ч гэсэн бидэнд өгөгдсөн 5 талант, 2 талант. Цаг хугацааг та яаж өнгөрүүлж байгаа вэ? Хэрвээ бид цагийг зөвөр ашиглан Бурхны алдрын төлөө амьдрах юм бол хий дими хоосон цагийг үр бүтээлгүй өнгөрөөөхгүйгээр бүх цагийг үн цэнтэй өнгөрүүлж чадвал бид олон зүйлийг хийж бүтээж чадна. Цаг хугацаа ч гэсэн Бурхнаас танд өгөгдсөн талант, баялаг, хариуцуулсан эрүүл. Цаг бол юу гэдэг вэ? Алт. Гэхдээ би нэг бол их сул зөвлөл байна гэж боддог. Цаг бол алттай харьцуулах хямдхан зүйл биш. Цаг хугацаа хэрвээ өнгөрсөн бол тоон алт байгаад ч эргүүлж нэг ч дойлыг худалдаж авах боломжгүй. Алтаар хэмжихийн аргагүй тийм үнцэнтэй. Хэрвээ цагийн үнцний талаар ярил нэг жилийн цагийн үнцнийг хэн сайн мэдэх вэ гэвэл төгсөлтийн шалгалтанд давсан оюутнуудаас асуугаарай гэнэ. Өөр бүтээлгүй жил өнгөрчлөө. Шаал дими хайрын жил тэгээ шалгалтанд давчихсан. Хэрвээ нэг сарын үнцнийг хэр сайн мэдэх вэ гэдгийг хинэгнээс асуу гэвэл дутуу төрсөн хүүхдээ хөхүүлж байгаа эхээс асуугаа. Нэгэн сар дутуу төрснөөс болоод инкубаторт олон хоног болж амьдрах уу, үлдэх үү гэдэг дээрээ яг л дээсэн дөрөв дээр дэмж гэдэг. Нэг сар дутуу тээснээс болоод бол хүн болох үгүй нүрдэр шийдэгдэг. Хэрвээ та нэг өдрийн үнцнийг хэн сайн мэдэх болоо гэж бодож байгаа бол 6 хүүхэд хичээдэг, өдрийн орлогоор амьдардаг ганц бие өрг толгоолсон ээж юм уу ааваас асуугаа. Тэр өдрийн орлого алдах юм бол гэр бүл нь хоосгоо. Хоосон. Нэг өдрийн үнц, ийм л үнцтэй. Хэрвээ нэг цагийн үнцнийг хэн сайн мэдэх болоо гэвэл олон өдөр сар хайртай хүнээс хол байгаа. Тэгээд онгоцны буудлын дээр нэг цагийн өмнө ирчээд хүлээгээ сууж байгаа дурлалт хосоос асууж байна. Дурлалт залуу хүнээс, дурлалт бүс хүнээс. Яг хүлээж байгаа сүүлийн ганц цаг нь 1 жил юм шиг удаан өнгөрдөг гэнэ. Хэрвээ 1 минутын үнцнийг хэн сайн мэдэх болоо гэвэл онгоцноос хоцорсон зорчигчоос асууж байна. Ганцхан минут хоцорсон учраас онгоц ниссэн. Ямар араас нь гүүж байгаа харайц бол тавьж. Тэгээд дууссан онгоц нисээ. 1 минут хоцорсон учраас онгоцноос хоцорч. 1 минут хүртэл ийм их зүйлийг дагуулж. Хэрвээ 1 секундын үнцнийг хэн сайн мэдэх болоо гэж та хэн нэгнээс асуух хэрэг гарвал Ослоос амьд үлдсэн нэгнээс асуугаа. 1 секундын дотор бүх зүйл өрнөсөн. Үхэл амьдрал хүртэл 1 секундын дотор шийдэгдэнэ гэсэн. 1 секундын дотор амьдрал нь нүднийх нь ураа мурдуур зураагаад өнгөрсөн гэсэн. Хэрвээ 1 дойлын үнцнийг хэн сайн мэдэх болоо гэвэл Олимпийн тэмцээнд мөнгөн медаль авсан тамирчнаас асуув. Ганцхан дойлын дотор л медалийн өнгө өөрчлөгдөж. Олимпийн тамирчдын алт мөнгө хүрлийг ингээд иргэнүүлээ зогсож байгаа алдрын одоо давцсан дээр гой зогсож байгаа зургийг хэрвээ харвал хамгийн өдөртөө мөнгөн медаль авсан тамирч юм байна. Яагаад гэвэл алтан медаль авсан бол яаж байгаа вэ? Ялагдаж яваад яасан ч хийж магадгүй. Ямар ч байсан авч болох хамгийн өндөр шагналыг авчихсан. Хүрл медаль авсан яаж байгаа вэ? Ямар ч байсан медальтай авсан гэсэн. Харин мөнгөн медальтай ганцхан дойлын дотор өнгө өөрчлөгдсөн. Алтаас зуураад үлдсэн учраас мөнгөн медальтай тамирч юу нэлээд зураг авахгүй төгөж байгаа юм. Айгүй. Огт медаль аваагүй үнтэй яг адилхан зураг байна. Ганцхан дойлын дотор. Та нар санаж байна уу? Өнгөрсөн Олимпиад манай нэг тамирчин маань сэтгэл нь өөрөөд хэдхэн дойл дутуу байсан шүү дээ, тийм. Тэгээд дэмжээ тойроод ингээ 2-3 шогшсноос болоод медалаас болчихсон.
хитгэн өөдөөс нь зүгээр тулаа тас тэрнээ зогсоход болох байсан юм шиг. Хитгэн секунд хитгэн долларын дотор медалийн өршлөө. Тэгэхээр цаг хугацаа гэдэг бол бидэнд өгөгдсөн ийм үнцэнтэй алтайж цөөрлүүлж жишмгүй ийм үнцэнтэй зүйл. Энэ нь Бурханаас бидэнд өгөгдсөн 5 таланттай адил, 2 таланттай адил асар их хөрөнгө. Харин та цагийг юм зарцуулж байгаа. Эфес номын 5 дугаар бүлгийн 16-аас 17-д хэлэхдээ цагийг авар. Яагаад гэвэл өдрүүд нь бузар булаа ачаа. Тийм учраас бүү мөнхөг бай. Харин эзний хүсэл юу болохыг ухаараарай гэж хэлсэн. Эзний хүсэл юу болохыг ухаараа. Мөнхөг биш мэрэгэн хүн байж цагийг үнцэнгүй үрлэгэн тэгж өнгөрүүлж биш. Харин цагийг аварч үнцэнтэй амьдраа гэж хэлсэн ятгах байна гэсэн. Танд өгөгдсөн өнөөдөр болон маргааш ирж байгаа 7 хоног, ирж байгаа сар жилүүд нь танд Бурханаас өгөгдсөн асамтай 5 талант буюу баялаг юм. Нэг л өдөр та үнийгээ Бурханы өмнө очиж тайлгнана. Юм зарцуулсан байна. Бурханыг алдаршуулж бусдыг тэнхрүүлэхэд цаг хугацаагаа зарцуулж байна уу? Эд хөрөнгө, санхүү, авьяас, чадвар, байр сууриа зарцуулж байна уу? Аль эсвэл Бурханы нэрийг гутааж бусдыг өвтгөхийн тулд эсвэл Бурханыг хүсдэггүй муу зүйлийг хийж цагийг болон үнцэнтэй амьдралаа эрүүл мэндээр хэрэггүй зүйл зарцуулж байна уу? Нэг л өдөр эзэн эргэж ирээд 5 талант, 2 талант, 1 талант өгсөн болоодтайгаа тооцоо бодсонтай адил бид Бурхантай уулзрах тэр өдөр бид амьдралаа хэрхэн яаж өнгөрүүлснээ эзний өмнө тооцох болно гэсэн. Тэгэхээр бидний хувьд өөрийнхөө цаг хугацааг эзний төлөө болон бусдын төлөө зориулж байгаа олон хүмүүс байна. Тэр хүмүүсийн заримыг би хараад үнэхээр эзэнд талархдаг, бас бахархдаг. Эхнэр бид хоёр 3-7 хоног нэг жоох асуудалтай байна. Тэгэхдээ та нар шууд битгий пастор эхнэртэйгээ маргалдаад байгаа гэж битгий бодоо. Өөр асуудал өөр. Тэгээ юу болсон бэ гэхээр эхнэр маань маш хүнд өвчнөөс эдгэрсэн. Эмчнэр түүнийг амьдрах найдвар байхгүй гэхэд тэр эзний ивэлээр эдгэрээд одоо хөл дээрээ зогсон Бурхныг магтаж байгаа. Гэхдээ 2 гар нь тэр хүнд өвчний улмаас болоод 2 гар нь зарим үлдээ хийж чаддаг. Тэгээ миний хувьд бол ер нь ихэнхвчлэн одоо гэрийнхээ ойр зүрийн өмнөд дээр бол бас хийлцдэг. Охин маань том болсон учраас бас олон юм ийдэг. Тэгсэн чинь харин 3-7 хоног өмнө нөгөө гараа гэмтээснээс болоод нэг гараараа юм хийж. Тэгээд эхнэр бит хоёр нэг өдөр талах зүсгээр хоёлаа гэртээ суулаа. За тэгээ хоёлаа талах зүснэ гэж бараг хонь гарах гэж байгаа юм шиг юм бол. Эхнэр маань ширээн дээр талхаа тавиад 2 гараараа ингээд дараад ингээд зогсцсон. Талхан цухтах га тэгээд цухтахаас өмнө би газ өрцөө золох гэж байгаа юм шиг юм. Нэг хонь гарахаар хүл гарыг бариад нэг нь өрцөө золдог шүү дээ. Тэр үр шиг л бүр тэгээд юу болсон гэхээр эхнэр маань 2 гараараа ингээд талхаа ширээн дээр тавиад 2 гараараа ингээд зугтах гэдэг амтыг ингээд дарж байгаа юм шиг ингээд дарж байгаа. Тэгээ би нэг гараараа ингээд хөрөөдөж байгаа байна. Тэгээ хоёулаа тэрийг ингээд хийгээд савж унтлаа инеэл тэгээ хоёулаас тань 20 гарах гэж байгаа юм шиг юм боллоо. Нийлж байгаа талхаа гаргаж идэж яана л гэж байгаа юм шиг болсон. Харин яг үүний дараа юу болсон гэхээр цуглааны маш гоё амттай хоол хийдэг. Зарим хүмүүс бүр гэртээ өөрлөж, за зарим бүр одоо захиалгаар хоол хийлэгдэг. Дээр нь хийсэн хоол маш гоё хурдан шингэдэг мөртлөө амттай, чанартай, үзэмжтэй, аппетит төрмөртэй бүр хараад тэгж их гоё хоол хийдэг нэг тоогооч бидний дунд байдаг. Тэр хүн маань манай гэр бүлд бас яг иймэрхүү байдал бий болсныг хараад за бас өөр цуглааны хэсэг бүлэг хүмүүстэй яриад, залбираад тэгээд одоогийн байдлаар 3-7 хоног манад хоол хийж өгч байгаад баярлж байгаа. Өдөр болгон манай гэр бүлд хоол хийж өгч байна. Тэгээд тэр ихч маань ирж хоол хийж өгөхгүй бол одоо тэгээд бид нар яах ч байсан. Тэгээд яаж байгаа л яг талхаа гаргах байсан баг тийм. Дээлж байгаад талхаа гаргаж идэл байж байсан. Тэгэхээр өөртөө өгөгдсөн цаг хугацаа, авьяас, чадвар, мэрэгжил, боловсрол, боломжоор Бурхныг алдаршуулж бусдад үйлчлэх нь 5 талантыг 10 болгон үржүүлж байгаа итгэмжит сайн болтой. Тэгвэл танд яг юу өгөгдсөн бэ? Бодъё. Зарим нэгэн чинь маш гайхалтай бизнесийн чадвар өгөгдсөн. Ерөөсөө толгойн ингээд байнгад ажиллаад ерөөсөө 500 яаж мэн болох юм ингээд ярьж байгаа. Тэм чадвартай хүмүүс бас байна. За зарим нь өөрөөсөө ингээд харахаар ингээд янз янзын технологийн техникээ марахаар задлаа ичмээр санагдаад. Ирмэдэд угсаж чадахгүй байсан чинь задарч үзмээр санагдаад байдаг хэд хэдэн бас байгаад байгаа тийм. Өөрөөр танд өгсөн гайхалтай бүтээл чанар бас байгаа. Гэхдээ тэр залуу маань хэд хэдэн бас угсарсан шүү.
Угсацсан байсан. За зарим гайхалтай хоол хийдэг байна. Зарим бас төрийн байгууллагуудад ажиллаж байгаа. Бурхан танд өгсөн байр суурь бол танд өгөгдсөн талант. Танд өгөгдсөн Бурханаас өгөгдсөн хариу зөвж өгсөн талант. Тэгвэл танд өгсөн байр суурь, танд өгсөн цаг хугацаа, танд өгсөн чадвар, танд өгсөн санхүү, танд өгсөн авьяас, боловсрол, нөөц болцоогоор Бурханыг алдаршуулан бусдад ерөөл болж амьдрах нь 5-ыг 10 болгож 2-ыг 4 болгож байгаа ухаалаг, бурханлаг, хийгш гэж эргэж харж харамсдаггүй эзний замаар өдөр болгон үр бүтээлтэй амьдарж байгаа дагалдагчийн өдөр юм байна. Би таныг тэгж амьдраарай гэж ерөөё. Хичээж зүтгэж хийж яваа бүх зүйлээ шамтралгүйгээр үргэлжлүүлээ. За би 1-р Коринт 15-р бүлгийн 58-р ишлэгийг уншия. Нөгөө хоол хийж 3-7 хоног үйлчилж байгаа хүмүүс маань бол норвегч маань байгаа шүү дээ. Стойк баярлж байгаа шүү. 1-р Коринт 15-р бүлгийн 58-р ишлэлээр ингэж хэлсэн. Тиймээс хайрт ах トゥ нар минь ээ. Та нарын нөр их хөдөлмөр. Бурхныг алдаршуул бусдад ерөөл болж байгаа энэ нөр их хөдөлмөр. Эзэн дотор хоосон зүйл биш гэдгийг мэдэж тууштай байж, гуйвж дайвалгүйгээр эзний үйл хэрэгт үргэж бэлгсэн байгаарай гэж. За хажууд байгаа өнөргөө хараад 2-2-ороо болоод намайг дагаад хэлээрэй. Тиймээс. За тэгээ нэрээр нэлчих тэр минь ээ гэж ах маань гэж. Та таны нөр их хөдөлмөр гээрэй. Эзэн дотор хоосон зүйл биш ээ гэдгийг мэдээрэй. Тууштай байгаарай. Гуйвж дайвахгүй байж. Эзний үйл хэрэгт үргэлж бэлгсэн байгаарай. Амен. Хамтдаа бүгдээрээ ингэж амьдраад улс орноо хөгжүүлье. Амен. Бүгдээрээ энэ улс орны хөгжлийн гарц нь болёо. Амен. За харин одоо нэг талаант аваад болцсон нөхрөөс нэг хэдийн юм хараад байгаа. За энэ хүнийг хэрвээ тодорхойлох юм бол энэ хүн хэлэхдээ эзэн би айсан учраас явж очоо болцаа гэж хэлсэн байна. 25-р бүлгийн 25-р ишлэлээр би айсан тул явж таны талантыг газар нуучихсан юм. Хар таны юм чи энэ байна гэж хэлсэн. Яагаад айсан юм болов? 24-23-р ишлэлийг хэрвээ харвал ингэж байна. 24-р ишлэлийг харвал нэг талант авсан нь ирээд эзэн би таныг тариалаагүй газраас хадаж авдаг, цацаагүй газраас хураадаг хатуу хүн гэдгийг мэднэ гэж. За би танараас асууя. Энэ хэр зөөлөн эзэн бэ, хэр хатуу эзэн бэ? Хэр зөөлөн эзэн бэ, хэр хатуу эзэн бэ? За би бол зөөлөн гэж хэлээ. 100 жилийн ажлын үсээ чи өглөө шүү дээ. Хүн чи зөөлөн биш үү? Та улсаас хэр их мөнгө авч үзэж байсан бэ? Эсвэл хин нэгнээс хэр их мөнгө авч байсан бэ? Таны сарын цалин 500 мянгаар бодъё л доо. 240 сар буюу нэг талантаар бодъё. 500 мянгаыг 240-д үржүүлдэ бизнес гэдэг юм. 120 сая. 240 сараар 120 сая. 120 саяыг гар дээр бэлгэнд авч үзсэн юм байна уу? Яа, ингэж авмаар байгаа үстэй. Тэгвэл энэ эзэн хэр өгөөмөр юм? Өгөөмөр гоц. 2 талант гэдэг бол 240 сая байна шүү. Зүгээр 500 мянгаар бодъё л доо. Тэ? Мөн үү? Тэгвэл яасан бэ? Нөгөө бол 240 саяыг 480 сая болгоод үржүүлсэн. Тэр даруй яваад хийсэн нь 5 талант 2 талант авсан бол эзнийгээ хэн бэ гэдгийг мэддэг байсан. Харин өнөөх болно буруу ойлгодог байж гэж би дүгнэх гээд. За ер нь бол бид Бурхны талаарх буруу ойлголтоосоо болоод бид бусдад ерөөл болж Бурханд алдрыг авсан амьдарч чаддаг. Бурхны талаар хүмүүс эзний үгээс биш харин өөрийн мэдрэмжээр суурилсан ойлголтуудаар Бурхныг ойлгож амьдарч байдаг. Харин эзний хэрвээ бид Библиэс харвал яг л эзэн нэргэж ирээд боолуудтайгаа тооцоо бодсон ч өгөөмөр сэтгэлээр ийм их хэн төрөнгийг хариуцсан тайлбар. Эзэн бидэнд амьдралыг хариуцуулж, санхүүг хариуцуулж, чадварыг өгөж, ажиллах, хийж бүтээх, орон зайг бидэнд өрөөж өгсөн. Энэ дэлхий дээр эрэхтэй мэргэжлийн боловсролын дипломтой төрсөн хүн байна уу? Хас банкны хөгжих хөвгийн хадгаламжийн тэтэртэй төрсөн хүн байна уу?
Хүүхдээ хадгаламж гэдэг байна шүү. Тэгээ хүүгээс хүү бодог. Энэ дэлхий дээр төрөхтэй гартаа ч юм уу хөлдөө алтан бөгчтэй төрсөн хүн байна уу? Хүзүүндээ манайхан зүйлдтэй төрсөн хүн байна уу? Та нүг нүцгэн ирсэн. Харин танд ямар их юм өгдөө вэ? Энд биеийн халахлах хувцас байхгүй ядуу нэг ч халаа. Бүгдээрээ хувцастаас мууч. Бас маш олон мэрэгчдийн маш олон одоо салбарын хүмүүс байна. Бурхан танд өгсөн энэ өрөөлүүд нь Бурхан ямар өгөөмөр вэ гэдгийг харуулдаг. Хүүгээр зогсохгүй эзэн өөрийнхөө амийг загалмаа дээр өгөн байж биднийг аварсан. Тэр ямар агуу өгөөмөр эзэн бэ? Харин эзэн Есүсийн заасан Матай номын 25 дугаар бүлгийн 14-өөс 30 дугаар ишлэлээр гарч байгаа энэ сургаалт үлгэрийн эргэж ирээд тооцоо бодож байгаа эзэн нь Бурхан эзнийг төлөөлж байгаа. Нэг л өдөр бид амьдралаа дуусгаад Бурхан эзэнтэй уулзаж амьдрсан өдрүүд он жилүүдийн талаар тайлан тавих болно. Харин таны тайлан ямар байх вэ? Эзний талаар буруу бодолтой болохгүй тулд эзний үгийг өдөр болгон унш. Эзэн хинбэ гэдгийг таньж мэд. Тэгээд амсаж үз. Би өнөөдөр хүртэл 18 жил Бурхантай алхахдаа 18 жилийн тэртээ Бурханы өрөөлөөр яг энэ зам дээр гарч ирсэндээ би үнэхээр хагартаа баярлагдав. Ирээдүйд миний амьдралд олон сайхан зүйл тохиолдно. Гэхдээ үүнтэй адилхан сайхан зүйл тохиолдох. Миний амьдралд тохиолдож болох хамгийн сайхан зүйл тохиолдсон. Энэ бол энэ агуу хүчрхэг Бурхан эзэнтэй уулзсан маш нандин юугаар солимгүй тэр тавхан агшин байсан. Тэгэхээр ийм агуу хүчрхэг эзэн бид итгэдэг юм бол түүнийг улам илүү таньж мэдхийн тулд эзний үгэн дээр суйрлаж энэ боол шиг буруу бодолтой болохгүй тулд өгөөмөр эзнийгээ таниаг үгээс болоод өгсөн мөнгийг газар болчихж байгаа байхгүй 120 сая төгрөг айхтар нэг шүү. Ингэхгүй тулд бид эзний үгтэй зуралдаг эзнийг таньж мэдэх. Амен. Буруу бодлосоо болоод бид олон эвгүй байдалд ордог. Хүмүүсийг ч гэсэн буруу бодсноос болоод бас олон эвгүй байдалд ордог. Гэтэл үүнийг хэрэгтэй бидний бодсноос тийсвэр байж байдаг. Манай эхнэр маань нөгөө гарын өвчнөөс болоод гарын сан хөдлөхгүй улмаас үсээ янзлахын тулд өстө явуулсаар байгаад яг энэ 7 хуруугаараа одоо үсээ ингэж янзлдаг байхгүй. Өвчнөө улмаас яг нөгөө гарын сан хөдлөхгүй учраас. Тэгсэн чинь цуглаанд байсан нэг охин гэртээ хараад толныхоо өмнө зогсчоод үсээ ингэж янзлаад байсан гэнэ. Ингээд зогсоод байсан гэнэ. Тэгээд аав чир гайхаад энэ одоо яагаад байгаа болоо. Тэгээд толны өмнө үсээ ингэж нэг иш шидээд, иш нэг ингэж шидээд байсан. Тэгээд асуусан гэнэ. Гэхдээ яагаад байгаа юм бэ гэд тэр охиныг бурмаа гэдэг тэг аав ээж нь асуусан. Гэхдээ бурмаа чи үсээ яагаад тийм сони янзлаад байгаа гэсэн чинь гоё овоцтой гэдгийгсэн гэнэ. Яагаад гоё гэсэн чинь үлцийг чи ингэж янзлдаг шүү дээ. Амар гоё харагддаг. Тэгсэн чинь цуглаанд ирсэн бас нэг залуу эхнэр маань үсээ яг бас ингэж янзлсан байхгүй. Үсээ ингэж янзлаад зогсож ирсэн чинь цуглаанд ирсэн нэг залуу ихэд харангуутаа бодсон гэнэ. Ямар муухай маягтай охин бэ гэж бодсон. Тэгээ сүүлд нь нөгөө өвчний улмаас ингэснийг сонсчоод дараа нь уучлах угаа тий. Ястаа уучлаар би өстө буруу бодож байсан шүү дээ. Яг ингээд хараад байсан чи үсээ ингээд дээш нь нэг шидээд ингээд зүгээр янзлахгүй хуруу муруугаараа ингээд амар маягтай санагдаад энэ яг солонгос кино үзлээ байгаа солонгос киногоор өвчлөсөн хүүхэн байна гэж бодсон гэж. Тэгэхээр бид ингэж буруу боддог шүү дээ биений хадлаар. Тэгвэл эзний талаар ч гэсэн бид нар эзний үгийг уншиж таньж мэдээгүйгээс болоод олон буруу бодлоор Бурхны талаар төсгөж байна. Тэгэхээр буруу бодлосоо болоод энэ бол айсан. Тэгээд айцаасаа болоод авичаад нуучихсан. Ер нь айсан хүн юмыг юм болгож чаддаг. Нуудаг, булдаг, аль эсвэл нуугддаг. Харин ах дүүс нь бид Бурхны талаар зөв бодолтой байх хэрэгтэй. Бурхан үргэлж таныг хайрладаг. Бурхан үргэлж таны төлөө байдаг. Тэр бүх зүрх, бүх сэтгэлээрээ намайг хайрлах гэж хэлсэн шалтгаан нь тэр өөрөө ихлээр таныг бүх зүрхээрээ, бүх сэтгэлээрээ, бүх зүйлээрээ хайрлсан. Тэр загалмаа дээр таны талаа өгсөн. Тэр таныг өөрчлөгдөөд сайн болоод ир гэж хүлээдэггүй. Яг л байгаагаар таныг хүлээн авч хайрладаг. Харин үүний улмаас бид өөрчлөгдөх. Бурхан ингэж хайрлсны улмаас бид өөрчлөгдөн амьдрах нь үнэн хэрэгтэй. Бидэнд өөртөө сайн. За тэгээд эзэн эргэж ирээд өнөөг сургаалт үлгэр дээр эргэж очиод харвал эзэн нь эргэж ирээд 5 талаанд 2 талаанд 1 талаанд тавсан болуудыгаа дуудаад тооцоо бодож байна. Эхлээд 1 талаанд тавсан болтой ийгүү тооцоо бодож байна.
Энэ амьдралаа дуусаа та Бурхны өмнө очсон чи Бурхан тантай тооцоо бодохдоо ингэж хэлвэл яана. Чамд өгсөн цаг хугацаа, гэр бүл, амьдрал, эрүүл мэнд, эд хөрөнгө, байр суурь, авиас чадварыг чи юунд хэрэглэвэ гэдгээ Бурхны өмнө очиж тооцох үед Бурхан ингэж тооцоо бодвол яана. Нэг талаад авсан болтоо ингэж тооцоо бодсон. Хамгийн эхлээд юу гэж зэмлсэн бэ гэхээр олиггүй гэж хэлсэн. Яа энэ үгийг би бодоод үнэхээр юу санагдсан. Бурхны өмнө амьдралаа дуусгаад байсан чи Бурхан намайг хараад Отгонбаатар хэрэггүй ч гэсэн олиггүй юм тийм аа юу. Таны талаар олиггүй гэдэг дүгнэлт тавьбал, дүн тавьбал ямар байх вэ? Хоёрдугаар залахгүй гэж хэлсэн. Тэгээд үргэлжлүүлээд юу гэсэхээр ашиг тусахгүй гэж. За энийг бид нар нэг зүйлтэй жишээж бодох хэрэгтэй. Энэ нь хэрэг мөнгө олж байгаа олоогүйтэй ямар ч хамаагүй. Харин байгаа газараа Бурханд алдрыг авчирч бусдад ерөөл авчрахын төлөө амьдарч яг л танд хариуцуулсан амьдралыг зөв зориулахыг хэлж байна. Өнөөдөр ашигтай эсвэл олигтой, аль эсвэл залхуу биш ажилсаг гэдэг үгийг хүмүүс юутай ойлгож, хольж сүлж ойлгодог вэ гэхээр орлого мөнгөтэй болно. Үгүй ээ. Орлого ихтэй ашигтай байсан ч олиггүй хүн зөндөө байна. Тийм биз? Харин бусдад ерөөл болж, Бурхны замаар амьдарч, эзэн алдрыг авсан, эргэн тойронд байгаа хүмүүстэй гэрчлэл болж амьдрах нь ашигтай байхын нэр юм аа. Амен. За тэгээд юу гэсэн хэрэг төгсөл өнөөх боолыг ингэж зэмлээ зогсохгүй өнөөх боолыг харанхуйд гаргаж хай гэж хэлсэн. Тэд шүдэ хаврын уйлах болно гэж хэлсэн. Мөнхийн улсад шийдвэрлэлийн өрөө гэж байхгүй. Харин энд зөөрлөж байгаа харанхуй буюу шүдэ хаврах газар нь мөнхийн улсын нэг хэсгийг биш харин мөнхийн зовлон гэдэг хэлж байна. Эзэн танд өгсөн амьдралыг хэрэггүй зүйл дүрэн таран хийж зугаа цэнгэл нүдний харц биеийн таашаалыг дагаж амьдрах нь эцсийн өдөр асар их өвдөлтийг авахын одоо нөөл хүүхдийн урд өдрөө яана гэдэг шиг. Бурхны өмнө очиод Бурханаас мөнхийн усыг шагнал болгон авч биш. Харин мөнхийн зовлон хүлээж авах тэр замаар явж байна гэсэн. Та яаж амьдарч байгаа? Танд өгсөн амьдралыг юунд зориулж байгаа? Ийм амьдралаар ах дүүс минь эдгээр амьдраарай. Харин итгэмжтэй болт юу гэж хэлсэн бэ? 5 талантыг 12-ыг 4 болгосон болт эзэн хандаж хэлэхдээ 25 дугаар бүлгийн 21-с 23 дээр сайн бол гэж хэлсэн. Чи үнэхээр сайн амьдрсан. Сайн дүн авсан гэсэн. Үргэлжлүүлээд харуул итгэмжид сайн бол гэж хэлсэн. Үргэлжлүүлээд харуул цөөхөн юмд итгэмжтэй байсан гинэ. Цөөхөн юм. Үнэн гэрэхдээ цөөхөн байлоо. Үгүй. 100 жил амьдрах амьдралгаа бодъё л доо. Энэ урт амьдрал мөн үү? Мөн. Гэхдээ цөөхөн юмд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя гэсэн. Бурхны хэлж байгаа ихийн хажууд бол харин энэ цөөхөн байна. Харин Бурхны яг энэ дээр зөөрлүүлэн хэлж байгаа тэр хариуцуулах их нь юу юм бэ? 100 жил амьдрсан ч амьдрал дуусаад мөнхийн зовлонд орвол ямар ашиг байгаа вэ? Ямар үнцэн байгаа вэ? Харин 100 жил, эзнээс өгөгдсөн 40 жил, эзнээс өгөгдсөн 20 жил, өгөгдсөн авяас чадвар бүх зүйлээ эзний алдрын төлөө зориулан, эзэнд алдрыг авцарч иргэн тойронд байгаа хүмүүстэй ерөөл болон амьдрал ихийг хариуцуулна гэсэн. Энэ нь юу вэ гэхээр мөнх анийн тухай ярьж байна. 100 юмыг ярьсан дээр 100 юмд итгэмжтэй байсан. 100 жилийн цалин 200 жил болгон үржүүлж байгаа гэсэн ч 100. Мөнхийн анийн хажууд бол 100 жилийн жаргалч гэсэн 100 юм аа. Өчүүхэн жижиг. Бурхан та бидний гэм нүглийг уучлж биднийг мөнхийн улсын иргэд болгосон. Тэгээд үргэлжлүүлээд харуул 100 юмд итгэмжтэй байсан тул чамд ихийг хариуцуулъя гэж хэлээд эзнийхээ баяр баясгаланд ор гэж хэлж байна. Гадаа үлд гэж хэлээгүй. Нэг талантыг нуусан болыг бол гаргаж хаягсан бол харин итгэмжид сайн болыг миний баяр баясгаланд ор гэж хэлж байна гэсэн. Нэг л өдөр бидний амьдрал дууссан. Бодоогүй төлөвлөөгүй зээл цагт. Хамгийн гоё дээрээ тавьж явж байгаа дуусчих магадгүй. Харин эзний өмнө очих үед эзэн биднийг хараад чамд өгсөн амьдралыг энэ цөөхөн хэдэн он жилүүдийг чи зөв зарцуулсан байна гэж хэлээд эзнийхээ баяр баясгаланд ор гэж хэлэх
Ийм л төгсгөл байвал ямар гоё вэ? Энэ амьдралын төгсгөл. Тэгээд эзний өгч байгаа ихийг хариуцаж авах. Амен. Хүн бүр Бурхны өмнө өгөгдсөн амьдралаа тайлагнах цаг ирнэ. Энэ 5 талант, 2 талант, 1 таланттай. Харин та тэр даруй эзний үгийг авсан тул хэрэгжүүлээ. 5-ыг 10 болгосон, 2-ыг 4 болгосон итгэмжит сайн бол байдал амьдраарай. За бүгдээ хамт суглаасаа босоо эзний үг нэрээр. Та нүдэ ханаад эзний үг нэрээр харин би нэг чухал гэрчлэлийг танд бас хуваалцаа. Хүн болгоны мэддэг нэгэн агуу уран бүтээлч байсан. Түүний нэрийг Elvis Presley. Та мэдэх үү? Elvis Presley-гийн яг эцэг эхээс заяасан нэр бол Elvis Aaron Presley. Библиэлд гардаг эзний иш үзүүлэгч болох Аароны нэрийг аав ээж нь заяасан. Elvis Presley бол итгэгч гэр бүл төрсөн. Гэхдээ хүн өөрийнхөө замыг өөрөө шийдвэрлэж эзний өмнө зөв бас эсвэл буруу, үнэнээр эсвэл худлаар явах шийдвэрийг өөрөө л гаргадаг. Elvis Presley итгэлийн гэр бүл төрсөн. Итгэгч аав ээжийн дор амьдэрсэн. Гэхдээ нэг л өдөр тэр мэхлэгдсэн. Анх тэр гайхалтай дуучин болно гэж хүмүүс шагшиж, магтаж, түүний авьяасыг биширч байсан тэр газарны хаана байсан гэхээр чуулган байсан. Elvis Presley чуулганд найрал дуунд дуулдаг, гоцлог дуунд дуулдаг, гайхалтай хоолойтой залуу байсан. Өөрийг алдаршуулахын тулд Бурхан түүнд авьяас өгсөн. Тэр авьяасаар дамжуулан Бурханыг алдаршуулж бусдад ерөөл болоосоо гэж өгсөн. Харамсалтай нь Elvis Presley хэсэг хугацааны дараа нэр алдрын араас хөөж ариг тамхи, зугаа цэнгэл түүгээр барахгүй хар тамхинд донцсон. Ингээд эд хийж бүтээх насандаа буюу 42 настай байхдаа мансууруулах бодис хэтрүүлэн хэрэгжсэн гэсэн шалтгаанаар амь насаа алдсан. Үнэн хэрэгтээ 42 наснда Бурханаас өгсөн амьдралыг бусдын өмнө од болж гэлцхийн тулд хэд хэдэн зүгээр цомгийн араас хөөж гүйсээр зугаа цэнгэлд амьдралаа өрн таран хийж 42 настайдаа Бурханд тайлагнахаар очсон гэсэн. Гайхалтай эхлэл, харамсмаар төгсгөл. Ах дүүс минь, бид энэ дэлхий дээр бол үрд амьдрахгүй. Эзэн бидэнд талант хариуцуулсан мэт өгсөн тэр амьдралаа дуусгаад бид Бурхны өмнө тайлагнахаар очив. Бас нэгэн дуучин байна. Энэ хүний дуу хоолой дуулсан дуунууд нь өнөөдөр хүртэл дэлхийд даяар цөөрайтж, алдаршиж, сонсогдсоор байна. Энэ хүний нэр бол Whitney Houston. Та нар бүгдээрээ мэддэг байна. Гайхалтай уран бүтээлч. 11 нас хүрэх жилээ Whitney Houston Нью-Йорк хотын New Hope гэдэг чуулганы магтаалын өдөртөгчээр үйлчилж байсан. Өсвөрийн магтаалын өдөртөгчээр. Түүний ээж нь магтаалын өдөртөгч байсан. Бурхан түнд гайхалтай хоолой заяасан. Гэхдээ яг л бусдын адил тэр хазгаарч гисэн. New Hope буюу шинэ найдвар чуулганы түүхийн товчоонд юу гэж бичигдсэн бэ гэхээр Whitney Houston Guide Me гэдэг дуу. Бас To Great Jehovah гэдэг дуунуудыг гайхалтай гоцлон дууллаа гэж бүр онцлон тэмдэглэсэн. Эзний чуулганд мэндэлсэн энэ дуучин эзний алдраас холдож энэ биеийн жаргалаа хөөж нэр алдарт хүрэхийн төлөө явсан. Түүний дуу хоолой хүмүүсийн чихэнд үлдсэн л дээ. Гэхдээ түүний нэр амийн номноос баллагдсан болов уу гэж би сэтгэж явуулдаж. Учир нь тэр эзний өмнө бас тайлагнахаар 2012 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Beverly Hills Hilton зоч дуудлын өрөөнд амиа алдсан байсан. Шалтгааныг мөрдөн байцаагч нар нотолсон хар тамхи хэтрүүлэн хэрэгэлсэн гэж. Шоу, цэнгэн, зугаа цэнгэлийн араас явж Бурхан түүнд өгсөн авьяас чадварыг Бурханы алдрын төлөө биш. Харин бусад хүмүүс ерөөл авцрахын төлөө биш. Зүгээр л энэ биенийхээ төлөө. Хөөс шиг алдрын араас явсаар хайрын амьдралаа үлсгэх гэсэн. Хэдхэн жилийн дараа түүний ганц охин нь бас л хар тамхи хэтрүүлэн хэрэгэлсэн гэсэн шалтгааны улмаас бас нэгэн зоч дуудлын өрөөнд амьдралаа дуусгаж Бурханы өмнө амьдралаа тайлагнахаар очсон. Энэ дунд зогсож байгаа хүмүүсийн дотор гайхалтай чадвартай хүмүүс байна.
Учир нь танд Бурхан аль хэзээ таван талаад өгч гисэн. Таны дотор ерөөл байна. Гэхдээ та үнийг ард болгож үржүүлээч. Би Дарлин Чек гэдэг нэгэн Магтаал өдөрдөг чинь маш хүнд хэцүү амьдрал дундаас Бурхан түүнийг дуудсан. Бүр үнэхээр хүнд хэцүү амьдрал байсан шүү. Хүчирхийлэл, хар тамхи, донтолтын гэрвэлд өссөн. Хойд эцэг түүнийг хүчирхийлж байсан. Тийм хүнд хэцүү амьдрал донд Бурханы сайн мэдээг сонсож чуулган дээрээ зүрх сэтгэл нийтгэрсэн. Тэгээ Бурхан түнд гайхалтай дуу хоолой өгсөн. Тэр гайхалтай дуу хоолойгоор өөрийнх нь амьдралыг өрөөсөн Бурханыг алдар шуулан уянгалуулан дуулсан. Дарлин Чек 100 дуунуудыг зохиосон байдаг. Харин түүний үйлчлдэг чуулган өнөөдөр дэлхийд дээр хамгийн том чуулгануудын нэг буюу 60 гаруй мянган итгэгчтэй Австралийн эдгэрлийн дуу гэдэг нэртэй чуулган. Hillsong. 100 магтан дууны удирдагчдыг бэлтгэсэн. Дарлин Чекийн зохиосон дуунууд Австралийн зүгээр энгийн нийгмийн дуунууд уралддаг тэр дуун, тэр магтан дуунууд ороод аварцуудыг нь авдаг. Төрүүлдэг. Бурханыг магтсан гайхалтай бүтээлүүд хийсэн гэсэн. Бас та нар Микеланжелог мэднэ. Томас Эдисоныг мэднэ. Томас Эдисон нас барах үед түүний дансанд нэг ч цент үлдээг байсан. Тэр үнэхээр ядуу байсан. Гэхдээ түүний нээлтүүд нь хэдэн зугаараа тоолох нээлтүүд. Тэр нээлтүүдээрээ тэр Бурхан агуу гэдгийг өргөж гэрчилдэг байсан. Бурханы бүтээлч чанараар бусдын амьдралд хэлбэрчлэг амьдралд нь маш олон өрөөл болох олон нээлтүүдийг хийсэн. Та нар Джон Рокфеллер гэж бас сонсч байсан. Америкийн бүтээсэн Эрхмүүд гэдэг Блумбергээр гардаг нэвтрүүлгийн гол баатар. Дэлхийн хамгийн түүхэн үеийн, түүхэн цаг үеийн хамгийн баян эхний 4 хүний дөрөвт нь ордог. Гэхдээ тэр юу гэж хэлсэн гэхээр үхэхтэй баян өгдөг хүн. Харамсмаар юм а гэж хэлсэн. Тэр амьдралынхаа туршид олсон мөнгөөр улс орныхоо төлөө амьдарч олон ихтэй сургуулиудыг байгуулж дэлхийн хүн төрөлхтний эрүүл мэндийн салбарт маш том олон лабораториудыг өөрийнхөө хөрөнгөөр байгуулан өгсөн. Түүгээр барахгүй 1000 гаруй чуулганд сүмийн байр барьж өгсөн гэдэг. Өөрийнхөө хувийн мөнгөөр чадвараараа Бурханд үйлчилж бусдад ерөөл болж амьдэрсэн. Ах дүүс нэг л өдөр бид амьдралаа дуусгаад эзний өмнө очих болно. Харин би таныг ерөөнөөр байна. Эзэнтэй уулзах яг тэр мөчөд Матай 25 дугаар бүлгийн 21-р эшлэлээр хэлсэн энэ үг таны чихэнд сонсогдох болтугай. Итгэмжтэй сайн боол минь. Чи цөөхөн юмд итгэмжтэй байлаа. Тийм учраас би чамд ихийг хариуцуулъя. Эзнийхээ баяр баясгаланд тавтай марил. Эзэн таныг ингэж хэлээд өөрийн хаанчлалд мөнхийн улсад өрн оруулах болтугай. Бүгдээ эзний өмнө залбирцгаая.